Ээжтэй iPad авдрич. Чихвддгүй юм бэ? Орой минь төргий. За бүтэнд нь орой минь төргий. За манай Сараа орж ирсэн байна уу? Сараа орж ирсэн бол лайк дараа явчаарай. За өнөөдөр би та нарыгаа адилхан мэргэжил нэгтэй. За хүний нутагт та ялангуяа нөгөө түүх соёлын үлгий болсон Европод үсчний мэргэжлээр ажилдаг, амьдардаг тий өөрийнхөө хайртай шав Сараатайгаа уулзуулах чиг. За ер нь өсчин хүн гэдэг ямар одоо давуу тал байдгийг тий ямар одоо ер нь ингээд Монголд өсчин байх Европод яг тэр нутагт нь өсчин их хоёрын ялгаа юу байдгийг ингээд тий тэгээд ийм сайхан ажилтай одоо тий ахвалчтай юм шавьдаа бас уулзуулах чагтаа маш их баяртай байна. За Сарагийн хувьд бол үнэхээр бест хөдөлмөрч бүр би бол хүүхэд байхаас нь мэднэ бүр жоохон хүүхэд байхаас нь. За ингээд Сараага урьлаа Сараа аваарай. Та хэд минь асуух асуултуудаа асууж болно. Сараа аваарай. Сараа дээр урилга очиж байгаа шүү. Invite хийсэн байгаа Сараа. Сараа минь аль үшээ ороод ирсэн бэ? За орой минь төргий. За сайн байна уу та? Яасан ч гоё юм дээ. Яасан ч хөрхөн болчихсон. Болов гоёлчих. За баярлалаа. За алс хол нутагт сонин сайхан юу вэ? За одоо тэгээд одоо ол цомог ихтэй байх тий. Ихтэй. Зөв. За тэгээд одоо тэгээд амьдраад ажиллаад сураал байж лээ. Сараа хоёлаа яг хэдэн минут байгаа вэ? Хэдэн цаг байгаа вэ? Чи яг шударгаар хэлчих. Би нөгөө За дүүд нь бол ойролцоогоор бол одоо надад нэг 40-50 минут байна. Окей. За тэгэхээр хоёлаа шууд ярианд явчих. Би ягаад докторч орж ирсэн учраас цагийг асууад байна. За нэг ойролцоогоор 40-50 минутанд битээ ирэлгээ явуулах нь. За бидний урилгыг аваад энд байгаа 1000 гаруй өсчингүүдэд те энэ группт байгаа 1000 гаруй өсчингүүдэд гоё ажил мэргэжлийн улам өнгөлөх үн цэнийг мэдрэх те тийм гоё боломжийг бий болгоод мэргэжил нэгтэй нөхдөд гадаадаас одоо өсчий гэдэг те ийм мундаг одоо тэр сурсан академчин бол бас нэлээд дэлхийн нэр хүндтэй өндөр академид хэлний төвшөндөө бэлтгэгдээд ингээд одоо орж байгаа энэ хүнээр ер нь яриулвал 40-50 минут өгөхөө 4-5 өдөр яриач дуусгаргүй яриа байгаа гэдэгт итгэж байгаа. Тий ер нь бол детальчлаад яриул их удаан л да. За Монгол хэдэн жил өсч ийлээ? Би Монголд чинь байна юу асууж та намайг анх Сөүл салаанд дадлагч өсчингээр оруулаад. Тэгээ Сөүл салаанд чинь би айгүй удаан туслах хийжсэн. Туслах чинь удаан хийсэн 2-3-4 жил хийлээ. Тэгээ яг үндсэн мэргэжлэрээ бол Монголд 7-8 жил ажилласан баха. Одоо ойролцоогоор сайн санахгүй байна. Тэр хавцаа гэж би бодож байна. Хамгийн удаан ажилласан түүх бол Сөүл салаантай салшгүй холбоотой шүү. За ер нь хэдэн жил өсч хийж байна? Одоо би дунд нь завсарлаад 10 гаруй жил бол Усчингийнхаа чиглэлээр явж байна. Яг огт хаяагүйгээр бол тийм. За ер нь ингээд Европод өсчих хийхэд одоо ялгаа юу байдгийг тий? Одоо манайд бол ингээд 45 хоног. За дээд нь 2.5 жил байгаа. Европод одоо хэдийн хугацаанд сурдгийг? Ямар төлбөр мөнгөтэй байдгийг? За Европ улсад чинь би анх оюутан болж орсон байт юм аа. Тэгээд оюутан болж ороод хамгийн эхлээд нөгөө нэг би чинь Монголд өсчин байсан шүү дээ. Тий. За би ч одоо өсчин байсан юм чинь өстой 6-7 жил Монголд хийсэн юу ах вэ? Мөө зүгээр инээж явж байгаа л төгсчий гэж анх айгу бардам сэтгэлээр ингээд Европын академид орж исэн. Тэгээ тэр маань бол шал эсэргээрээ байсан л да.
бүх зүйл шал ондоо байсан. Бүх зүйл. Надаас маш их бүр шал ондоо ертөнцид намайг хөтөж авсан тэнд. Тэгээд маш үнэтэй энэ төлбөрийг олж авдаг. Зүгээр нэг Монголын 45 хоногт суугаад юунд өсчин болох ийм тийм юм хизээч тийм одоо байхгүй ойлголт 45 хоног сургууль сурч хамгийн доотлолтой 2 жил хагас сурж иж зүгээр 2 жил хагас сурсны дараа бид нэр туслах өсчингээр одоо том салаануудад дагалдангаар орох эрхээ авдаг гэх үү. Тий. Бид нэр 2 жил яг сурахын хугацаанд бол маш их мөнгө зарцуулдаг, маш их төлбөр төлдөг. Бид нэр зөвхөн сургуультай бүртгүүлж суудлаа худалдаж авдаг шүү дээ. Одоо бидний түрээсийн суудал гэж ярьдаг шүү дээ, тий. Тэрэн шиг бид нэр одоо академидаа бүртгүүлээд тэгээд тэр академиасаа суудлаа худалдаж авахын тулд бид нэр хамгийн багадаа 250 евро төлдөг. Монгол мөнгөөр хэвдүүлэл одоо бид нэр бараг одоо 800 мянган төгрөг төлж гинэ үү да. 800 мянган төгрөг төлж зөвхөн суудлаа авахын эрхтэй суудал дээр би одоо юу яахын тулд багшаасаа мэдлэг авахын тулд тэр суудлыг худалдаж авч гинэ гэсэн үг. Тэр ангиасаа тийм үнцэнтэй. За тэгээд тэр чинь болоогүй. Бүртгэлийн мөнгө, суудлынхаа мөнгө 250 еврогоо төлнө. Тэгээд хажуугаар нь одоо ийм моникануудаа худалдаж авна. Энэ нэг толгой болгоно нь 100 евроны үнэтэй. Жидийн гош 350 мянган төгрөгийн үнэтэй. Тий, хамгийн бага 400 мянга тий. Тий, одоо л 400 мянга. Тэгээ бид нэр ингээд энийг жилийн 2 жил хагасын хугацаанд сурахад бид нэр хичнээн моника хэрэглэхүү те. Тэгээд энийг ийм урт үстэй ирнэ. Одоо тэр миний жишээлбэл цаана харагдаж байгаа үсээ. За тийм урт үсээ гэрээ бид нэр ингээд энийг ингээд бүр ашиглаж болох хамгийн бүр байхгүй болтол нь ингээд ашиглаж дуусаа дахиад шинэ худалдаад авдаг. Ашиглаж болох хэмжээгээр худалдаад авдаг. За моникагаа худалдаж авна. Тэгээд дээрэс нь тэр төрн сургуулийнхаа дөрмийн хувцас буюу логотой хувцсыг бас худалдаж авна. Тэр нь 50 евро, 50-аас 70 евро. Бүх юм үнэтэй энд. Бүх юм. Маш их. Тэгээд материалаа худалдаж авна. Тэр хугацаанд сурж байгаа бүх материалаа худалдаж авна. За тэгээд эхний ээлжин тэгээд төлбөрүүдэд төлн тэгээд хажуугаар нь яг сургагч багшаасаа бид нэр сурж мэдэж авах тэр боловсролынхаа мөнгийг бас төлнө. Тэр нь жилд ойролцоогоор 2500-аас 3000 евроны үнэтэй. Өөшөө. За байцаагаараа харуулах гэдэг шүү 2500-аас 3000 евро тэгэхээр 9 сая төгрөг. За ойролцоогоор бид нэр 9 сая төгрөг бол энэ зүгээр ингээд урсгал зардал байхгүйгээр Европт бид нэр нөгөө нэг зөвхөн тэр багшийн хажуу зогсож мэдлэг өөрөө би дааж бас сурна штэ. Багш бол улаан цаа миний тэрхэнд ингээ хийх гээд надтай зууралтаад байхгүй. Тэгээд зөвхөн тэр багшийн хажуу зогсож би өөрийнхөө хүч хөдөлмөрөөр те өөрийнхөө одоо юугаар мэдлэг олж авахын тулд тэнд одоо нэг жилд 2500 евроос 3000 евроны хооронд төлнөөл гэсэн үг байхгүй юу? Тэгээд бас юм байгаа наа. Багшаа хэрвээ тасалж болохгүй маш хатуу. Нэг өдөр таславал нэг өдрийнхөө тасалсан мөнгийг дараа нь заавал сураад тэрийгэ сурахтаа дахиад төлбөрөө төлнө. Бид нэр сурах гэж гурилддаг юм байна уу? Бид нэр сурах гэж гурилддаг байсан юм билэ. Тэгээ би энд орж ирчээд надад шантраад ойлоо сууж исэн үед маш их байдаг. Одоо ингээд тэргээ бодохоор бас тий бүр нэгт би ч нөгөө нэг хилээ сайн мэдэхгүй маш зоригтойгоор энэ сургууль руу орж исэн. Хилээ маш сайн мэдэхгүй хэл ойлголцохгүйгаас эхлүүлээл тэгээд 5 минут намайг хожигдоод ороход бүгдээрээ заалт өөрнүүдээр над руу ингэж амар ингэж хардаг. Тэгээд тэр бүгдээс эхлээл би ингээл хэвээр нэрээ Европын хамгийн том юм чинь нөгөө цаг барих. Монголд хизээч бидний тэрийг хизээч
барьж чаддгүй байсан юм лээ. Тэгээд энэ Европт ирчээд би нэг удаа 5 минут хожигдоод авахад ингээл заалаараа дөрөв сурагч багшгүй надруу ингээл бүр гайхсан янзаар ингээ харж ирсэн. Тэгээд тэрнээс эхлээл ингээл те хүн чинь ингээ чичрэлд орд юм байлээ. Манад ажиллаж байхдаа би тэгтээ цаг бариулахыг айгүй хичээдэг байсан тийм. Би эцгийг байнга нэг юмын дотроо баста. Байнга санаж явдаг байхгүй юу? Тэр юу гэхээр нөгөө нэг та сүүл салааныхаа ярьдаг штэ та нэг удаа хожигдоод тэгээд 1 минут л хожигдсан. Тэгээд та нэрээ тэрэндээ амар шаналаад ингээд эвсээ уйлж исэн гэдэг түүхийг. Тэгээд би яг энэ гэж тэр 5 минут хожигдсныхаа дараа таны тэр түүхийг би бодож байсан байхгүй даа их үнэхээр нэрээ заяасан хүмүүс санасаал заяасан байт юм байна. Баярлаа. За одоо мондагийн мэлээ. Баярлаа. За одоо ингээд хэлсэн чи би ингээд нэг Монголд 2 хооронд амьдралах юм тийм. Альвтай ч мөнгө байгаагүй. Би одоо наа чи очиод өсчихье. Би хэлгүй. Намайг юу хэлээж байгаа юм? Би хэдэн төгрөгтэй очих юм? Үгсээ очиод би харлах юм уу? Хүмүүс аюух тэгдэг те зорилго дээр очиод харлаад тэгээд одоо энэ нөгөө ихэд бас хэцүү юм хийдэг хүмүүс байдаг те. Гэтэл одоо жишээ нь одоо би өсчих хүн байлаа. Хүүхдээ өвлүүлээд нэг өсчин болгох чинь надад одоо чиний ажиллаж байгаа чинь Испани, Франц хоёрын зааг дээр байдаг. Испани, Франц хоёрын энэ юм байхгүй байна. Энэ Европ дотор чинь маш жижигхэн вант улсууд их байдаг. Тэгээд миний амьдардаг улс болохоор яг Испани улстай харьяалагддаг мөртлөө тусгаар вант улс буюу Баск гэж үндэстэн байдээ. Тал үндэстэн нь Францтай харьяалагддаг, тал үндэстэн нь Испани талтай харьяалагддаг буюу Испани, Франц холбоотой гэсэн үг. Нэгсэн дөө. Тийм. Ямар улс хэлээ нэр нь? Сан Себастьян хот. Сан Себастьян. Би эмчилгээний далайгаараа авчихсан. Юуны далай? Эмчилгээний далай. Би нэг бодож ирсэн нэг юм нэг баахан эмэгт Германаар байгаа зоос шиддэг хот чи юу лээ? Юу гэдэг вэ? Лугтад тэрийг нэг англи хэлээр юу Мариан юу гэдэг лээ? Тэр бол биш юм байна те. Яг ингээд далаа дотор байрсан хот. Тий, манайх бас далаад талда Сан Себастьян, Доностия гэдэг Сан Себастьян Баск үндэстэн гээ. Ямар илүү сайн Европод мэддэг. Холын зочны ганцыг хоослох чи яасан сайхан. За одоо ингээд хүүхдээ өсчин болох гээд манай нэг өсчин явууллаа л да. Хэдэн төгрөгтэй байвал юу болчих юм аа чи. Байна. Жоохон ингээд давхар ярихаар жоохон тасардсан шүү. Одоо яажсараа. За тасраад байна манайхаа. За дахиад урд юм уу да? Гаргаад дахиад урах уу? За дахиад сараагаа урина. Сарагийн интернет тасарч уу? Минийг тасарч уу? За хүмүүсээ одоо сайхан асуух асуултуудаа манай сараада тавиад байна. За сараа дахиад ороод ирээрээ. Сараада сайхан 50 хийдүүлээ. Ер нь гадаад явж ажиллахыг хүсэж байгаа хүн байна уу? За тэгвэл тэгээ ярий. Гэхдээ жаргалж бишэлтэй хэцүү шүү дээ бас. Энд бол бас нөгөө аюух уйлж исэн гэж юм, хэцүү байсан гэж юм. Бас хүн бартаг таваад гараад ирсэн хүн байна шүү дээ. За би сараараа одоо чатаар ороод юу болсон бэ гэд. Интернетийн хурд муу байсан уу байна уу? Яа хари. За сараагийн интернет тасарсан байна хүмүүсээ. Интернет дээр байхгүй энэ хараа. Тийм, актив болчлоо. Актив болчлоо. Уг нь бол маш их тийм ингээд бүр цаанасаа байх болчлоо. За би сараагаас бол ерөнхийдөө одоо та хэдэн нь харж ирсэн жилд ойролцоогоор 10 сая төгрөг төлж тэр сургалтанд суудаг. Тэгээд нэг манеж одоо моделийн толгой бүртэл 400 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Тэгэл тэрэнд бүх юмыг хийдэг гэдэргээд тэгээ хамгийн гол нь сараа надад бас хэлжсэн. Саяхан манай группийн нэг зүйл дээр за буцаад ороод ирэх болоо гэж хүлээж явах хоорондоо би бас зүгээр байхгүй яриа гэж бодлоо. За тэгээд
Даагч та энд хэдэн мянган гэж хэлсэн шүү. Хэдэн мянган еврогоор хийдэг үйлчлэгийг та үнэгүй хийгээд байна штэ. Энэ өсчөнгүүдэд ямар ч төлбөргүй заадаг юм бэ? Тэгээд энэ хүмүүс ч айгүй итгэвтэй биш байт юм байна. Ингэж болохгүй. Би багш ингээд одоо төгсчөөд нэг шин техник гаргацсан байхад бид нэр мөнгөө төлөөл багш дээрээс очиод юм авдаг гэж хэлж байсан. Тэгээ би нэг зүйлийг айгүй сайн ойлгосон сараагаасаа үнэгүй юм үнцэнгүй байд юм байна гэдгийг. Тэгээд ер нь бид нэр ингээд бас нэг талдаа одоо хүний нутагт очиж ажиллахыг зорж л байгаах. Нөгөө талд нь би бас ер нь ингээд яг энэ ажил мэргэжлийг тэр яг 2.5 тэр 4 жил 3 жил тэр өндөр төлбөртэй сургуульд сурахын ач тус нь юу байдیں۔ Тэр Европод өсчин хүн хэр үнэлэгддэг ингээд маш олон асуултуудыг асуух байлаа. Тэгээд одоо хүртэл актив байгаад орж ирэхгүй байна. Энэ бас нөгөө нөхцөл байдалтай холбоотойгоор интернетийн хурдан үзгүй нүүсгүй бол мань хүн ингээд цаанаасаа тасарчлаа. Ер нь бол энэ талаар бас ярих гэж бодож исэн юм аа. Та нарт минь асуултууд байна уу? Сараагаас минь бас энэ доор үлдээгээрээ. Тэгэхээр дараа нь лайв хийхэд Сараатайгаа хамт лайв хийхэд бид нэр одоо амраал гэсэн үг. Тий орж ирэхгүй. Тэг ингээд тасарчлаа. Би залгаад ингээд утсан холбогдохгүй болохгүй гад. За ер нь тийм байна. Тэгээд бас одоо нөгөө би ч гэсэн сая бас ярьж байхад нь бодож илээ л да. Бид нэг ингээд нөгөө аюу гоё маниканы толгой олддгоо. Тэгээд яг Европ стандарт гарч байгаа Европын толгойнууд ч бас их гоё байдаг. Тэгээд энэ талаар Сараатайгаа бас ярилцаж үзмээр юм байна. Дахиад ороод ирээ. За одоо орж ирчих. Одоо орж ирчих. Энд орж ирэхгүй. Сайн надтай чаталсан. Орчлоо. Окей. За. Yes. За Сараагаа дахиад урьлаа. Оо, энэ дээр яагаад нэр нь гарч ирэх байгаа юм? Яагаад нэр нь гарч ирэх байгаа юм бол ай. Болохгүй байгаад байдаг. Сараа ямар нэг юм бичтэй эднэр дээр ингээ нэр нь гарч ирэхэ болчлоо Сараагийн минь. Уг нь энэ байгаа хгүй. За. Yes. За Сараа урилга өгсөн шүү. Окей. За техникийн садлаа. За хоёулаа. За тэгээ. Тий, ер нь ингээд өсчин болохоор яваад очиход чи ер нь те намайг нэг жилд тэдэн төгрөг байр хоол унаа гэдэг нэг юм хүн болгон сонирхож байгаа байх. Ерөнхийн нэг төсөв ингээд базаад өгөөч. За жилийн ямар ч хэсэн сургалтын 2500-аас 3000-ын хооронд евро хоол байр бол энд хажуу өрөө ч юм уу те түрээслэхэд хамгийн багадаа 300-аас 350 евро сарда. За тэгээд дээрэс нь хоол хүнсний мөнгө сарда 200 евро одоо хамгийн багаар хэмнэлээ гэж бодоход унааны мөнгө нэг 40-50 евро 60 евро ч юм уу те. За тэгээд жилийн өртөгөөр бараг л нэг 10,000 евро бол байна. Жилийн яг ингээд өөрөө бүгдийг ингээд төлөөд амьдрнаа гэдэг юм бол байр нь айгүй үнэтэй байдаг байхгүй юу? Байр бол маш ховор. Энэ яагаад гэвэл аялал жуулчлалын маш өндөр юунд байдаг бүст ордог улс орн болохоор хажуу өрөө маш үнэтэй байдаг. Ер нь бол туризм байрууд их үнэтэй байдаг гэх юм уу?
Хамгийн багадаа ганц би оюутан хүүхэд бол айлын хажуу өрөө хүрслэе гэдээ ороход бол 350 евроноос дээшээгээ олдсон шүү. Тэгэхээр жилийн тэр чинь бараг 4,000 евро гарan болчихж байгаа. Сургалтын төлбөртөөгөө нийлээд 8,000 ирж очихын унаа. За ер нь бараг 10,000 бол хол давнаа. Тэгэхээр жилдээ 10 сая төгрөгийн сургалтын төлбөр төлөх юм байна. За тэгээд дээрээс нь жилдээ 30-аас 40 мянган евро гэдэг чинь 30 мянган евро гэсэн үү? Жилдээ жилдээ бол ойролцоогоор нэг 10 мянган евро болохоор Монгол мөнгөөр нэг 30 гаруй сая төгрөг гэх үү? Тийм 30. Тэгэл тэр чинь айгүй таньж байгаа амьдрал шүү дээ. Хамгийн таньж амьдарч байгаа. Тэгээд хамгийн мяа амьдарч байгаа. Тийм хамгийн мяа амьдарч байгаа. Тийм ягаад тэр би өөрөө бас 2 3 удаа Францад очиж исэн. Зүгээр гудамжинд тий ингээд хоол идэхэд хүртэл ингээд ямар амир байдгийг мэддэг тийм ээ. Би нөгөө нэг хамгийн хямд оюутны одоо тий амьдарч болох хамгийн хямд төсвөөр ярьж ин л та. Зөв. Оюутны хамгийн хямд. За тэгэхээр нэг ойролцоогоор жилдээ нэг 50-60 сая төгрөгөнд одоо зарлагтай амьдрах нэ. Тэр улсад сурах юм бол тий 50-60 сая төгрөг зарлагтай амьдрна. Окей. За сараа ер нь ингээд одоо ингээд Монголд өсчих хийж илаа. Гадаадд очлоо. За тэгээд ер нь Монголдоо их амрах юм уу? Гадаадд их амрах юм уу? Монголдоо их амархан байх яах вэ? Юу амархан байна? Ядчил өөрийнхөө төрөлх хэлээрээ хүмүүстэйгээ маш тэ энгийн сайхан харилцааг үүсгэж чадна. Нэгт тэгээд хамгийн гол нь зочдтойгоо одоо айгуу тийм юу ойлгоод байгаагаа маш сайн ойлголцож хэл нэвтэрч чадна. Тэгээд дээрээс нь Монгол хүний нөгөө онцлогуд гэж байгаа шүү дээ. Зан арын шиг би энтхийн соёл, Монголын соёл хоёр чинь шалгандаа л доо. Тэгэхээр бид энд яг багаасаа өсөж соёлын сайн сураагүй болохоор бас яг зочдуудтайгаа бас нэг жоохон буруу ярих ч юм уу, зөв ярих ч юм уу гээл тий бас нэг тиймэрхүү асуудлууд бас байна. Монгол ингээд үсийг янзлах, гадаад хүний үсийг янзлах хоёр ялгаа юу вэ? Европ хүний үсийг. Европ хүний үс бол амар ингээл харахад хүүхаа гэж янзлчих юм шиг харагдтыг. Би яг анх тэгж бардаж сургуультай харж исэн юм бас. Тэгээд яг ингээд ороод ингээд янзлахад тэдний чинь амар зөөлхөн наймгар ус болохоор нөгөө хив авахгүй ямар хэцүү байт юм лээ. Тэгээд дээрээс нь энэ чинь 86 настай эмээ хүртэл орж иж 7 хоног болгон үсээ янзлуулдаг. Саналт хийдэг. Тэр хүн өнөөдөр явж чадаад амьдарч л байгаа бол эцэг мөч хүртлөө ол энд өсчөнд ордог. Тэр хүн эвдэрч байсан ч гэсэн тэрэгэн дээр сууж ирээд нөгөө нэг өсчөнд ордог. Бүр тэр нэгсэнд амьдралын нэг химнэл болсон одоо цаашгүй нэг соёл нь болсон байгаа даахгүй юу? Тэгээд орж ирээд одоо тиймэрхүү хүмүүсийн үс болохоор айгүй жоохон шингэн байдаг. Тэдний үсийг одоо ингээд хэлбэржүүлнэ гэдэг бол маш хэцүү асуудал. Амар хэцүү. Тэгээд 40-50 жил ажилласан үрчид бол яг 5 минутын дотор ингээл гаргаад явуулцдаг л да. Хэмжигтэй энгийн үрчид яг нэг юмаа яг би өсчин болно гэд зориул ороод ирсэн бол яг тэрэндээ бүх зүрх сэтгэл бүх юмаа гаргадаг нь тэр надад бүр амар би бүр хамгийн түрүүнд энд сургуульд орж ичээд би тэрийг хараад биширж исэн. Юу бид нар чинь зүгээр 45 хоногийн курст те ингээд зүгээр налмайд сууж байгаа л хүн гаднаас олдвол авч орж иж худлаа унан засах ч юм уу тэгэж явж байгаа л тэгээ төгсдөм байх. Эсвэл нэг 2 жилийн сургууль манай Монголын сургууль ямар гэдгийг би мэдэхгүй л те. Гэхдээ ер нь бол нэг сонсоод тахад асал тэгээл нэг тиймэрхүү байгаар байж байгаа л өдөрт нэг хийдүүлж байгаа төгсдөг гээл. Энд бол бидний сургуультай манай сургууль дээр нэг биднэрт зориулж суух санал байдгүй. Би орж ичээд үгүй ч одоо биднэрт нэг суух санал байдгүй юм бах та гэдэг гайхчихсан. Биднэрт суух санал ахгүй дандаа ийм босоо ийм ширээнүүд байдаг. Тэрэн дээр зөвхөн Моникана ингэж тогтоох ийм зорилттой. Тэгээ хэрвээ зааланд өсчид зочинтой ах юм бол бид нэр зочингийнхын толгойн дээр одоо юугаа хийн, ажиллаа хийн. Хэрвээ заалан зочин одоо байхгүй байх юм бол бид нар Моникан дээрээ зогсоогоороо тэр одоо энэ
усны хэлбэржүүлэлт оролцсон юу гэдэг нь тэр бүгдийг хийгээд зогсож идэг. Ямар 1 минут намайг ингээд 1 секунд өгөө сууж байгааг багш харах юм бол дараа өдөр нь шууд тэр өдрийг тасаар авдаг. Вау. Тийм маш хатуу юм дотор бид нар сурдаг. Тий. Тэгжиж өсчин болдог. Хагас зэрэгжилтийн байдалтай байх ёстой шүү л гэж багш биднийг бол загнадаг. Ямар гоё юм бэ. Тий. За одоо ингээд одоо нэг нөгөө айгүй шудраг асуултууд дээр явнаа. За ер нь сарын цалинчин хийдвэ? Эсвэл сад орлогочин хийдвэ? Тэ дундажгаар нэг хэлээч. Одоо мяга биш хамгийн өндрөө биш голоор нь за би нэг ойролцоогоор сард дөрөвний одоо орлоготой ажилтдаг хүсчээ гэх юм бол хэд ах вэ? За Европын ганц гоё давуу тал нь одоо бид нар үнэхээр тгийж сурч төгссөнийхөө дараа буцаад ажлын байран дээр гарахаараа хөдөлмөрөө бол чин үнэнчээр үнэлүүлж чаддаг нь хамгийн гоё давуу талтай. Тэгээд хамгийн багадаа бид нар яг одоо жинхлэн гэж байдаг жинхлэхгүйгээр туслах одоо тэ өвчнгээр 2 жил гарна төгсөөд ингээд ороход бол хамгийн багадаа 1500 евроноос одоо татвар төлөөд яг гар дээр ирдэг 1200 ч юм уу тэгж эхэлдэг. Тэр шат дахиад явна 6 сар ажиллаад 1 жил ажиллаад тэгээд жил хагас ажиллаад ингээд ирэнгүүт бидний цалин ажмаар нэмэгдээд хамгийн дундад цалин 2000 евро байна. Гэхдээ энэ бол зүгээр одоо супер лаг одоо Монголын одоо танаа төвчний одоо тий зэрэглэлийн салонд бол ингэж ажиллахгүй л дээ бид нэр дундаж одоо зүгээр дундаж талаануудад ажиллахад цалин бол тийм байна. Татвар гэдэг юу ярьч юу? Юу нь татвар вэ? Нөгөө нэг одоо нийгмийн даатгал одоо энэ чинь хууль дүрмэн жоох Монголоос ондоо л доо ажиллаж байгаа. Тий одоо 1200 евроноос дээшээ цалинтай болоод ирэнгүүт одоо цалингийн хэмжээ өндөр болоод татвар жоохон өндөр төлж эхэлдэг. Бас тэрийгээрээ буцаагаад нөгөө нэг тэтгэврт гарах марах байдлаараа арай илүү давуу ирэх хэтэлдэг гэх юм уу? 2000 евро гэж бодоход чинь сарын 800 цалинтай. 2000 евро сард одоо би цалин авлаа гэж бодоход сард би татварын мөнгийг бол 400-аад евро төлнө гэсэн ойлгомжоор л орж ирнэ. Тий. Тэгэхээр нөгөө улсад ажилласан татвар гэж юм төлдөг байна шүү дээ. Франц улсын нутаг дэвсгэр дээр ажил хийж байгаа бол эргэн хүн татвараа төлдөг байна шүү дээ. Бас тий. Татвараа төлнө тий. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, давхар даатгал гэдэг юм жоохон монгол хүн ойлгоход төвөгтэй л дөө. Үгүй. Наа чи манай их хүч төлдөг юм чи ойлгохгүй. Төлдөг юм чи. Яг нөгөө компани болоод ирэхээр бид нар бол гүлэгдэл төлдөг байхгүй юу? Тий, гүлэгдэл. Зүгээр ингээд судал түрээслэх үсчин дээр очиод та Монгол улсад татвар төлдөг гэхээр тийм юм байт юм уу гэдэг байхгүй юу? Энэ ч цагдаа зэрэгчин бидний татварын мөнгөөр Монгол улсын төсөвчин явдаг байхгүй юу, тийм ээ? Тийм. Энэ дээр яг шударгаар хэлэхэд одоо цагааныг харж цайгаад борыг харж борлоод байгаа юм биш. Яг үнэндээ бид нар улсдаа татвар төлчөөд тэргээрээ бахархах хэрэгтэй байхгүй юу? Бахархах ёстой. Улсдаа татвараа заавал төлөх ёстой. Тэгээд тэр нь буцаагаад айгүй нэр хүндтэй байдаг. Үүний Европт бол татвар төлөгч бол маш одоо нэр хүнд маш сайтай гэсэн үг. Аль ч байгууллага би амар өндөр татвар төлдөг. Нодны би 100 хэдэн сая төгрөгийн татвар төлсөн заа юу. Надад юу гэдэг гэж татварын албанаас татвараа төлсөнд баярлалаа гэдэг мессеж ирдэг. Өөр юм ирдэггүй. Энд бол шал андаа хүний эрх гэдэг утгаараа татвар төлдөг хүмүүсийг бол маш сайн хүндэлдэг, айгүй хүндэтгэлтэйгээр авч үздэг. Айлч байгууллагт одоо банкн дээр ороод би нэг юм бөөцөлтлөө гэхэд тэр татварыг би татвар төлөвч байх юм бол та ингэж татвар төлд юм уу? Тэгвэл манайх танд ийм урамшил, ийм олгоё гэдэг жишээгээр ч юм уу бүх байгууллагууд хоорондоо уялдаатай ажилладаг гэхүү эрүүл мэндийн салбар, аял зуучлалын компани салбар тий. Одоо энэ чинь аялал бол эдний хувьд бол бас нэг амьдралын нэг хэмнэл. Одоо ингээл 100 аяллаа цаг эхэлж ин тэгээд ийш тийш аялах болох юм бол татвар төлөгч нар одоо ямар нэгэн байдлаар маш их хөнгөлөлт бонус эдэлдэг ч юм уу тий. Ер нь бол
Окей. За, цалин юм байт юм байна. Одоо айгүй хувийн асуудлаараа орно. За тэгээд цалин дээр бас нэг юм хэлье. Тэгээд ингэдийн олон жил ажиллаад одоо 40-50 жил ажилласан хүмүүс байна л да. Энд чинь нөгөө Европод ч айгүй бие сайн одоо гуйдаарлалт сайн өөрсдөө ингэж сайн халамжилдаг учраас эдгээр маань маш өндөр насалдаг. Тэгээд улсдаа 40 жил ажилласан хүн байдаг. 40 жил үтсэнгээрээ ажилласан хүн байдаг. Тэр бол тэдний огийн цалин бол бүр 4-5 мянган евро ч юм уу те одоо тэгж өөртөө бүр маш сайнаар үнэлдэг. Тэгсэн тэгээд бас олон жил ажиллаад ирэхээр зөвлөх өсчид хийж явдаг. Энэ тентгийн салгаанууд, семинаруудад өөрсдийнхөө сурсан мэдсэн зүйлүүдийг одоо мастер бид нар ч юм бол дөнгөж өсчин болоод явж байгаа хүмүүстэй лекц семинар тавьдаг. Тэр болгон дээр нь бас зөвлөх семинар болоод зөвлөх багш очиод хийгээд ирэхээр үнэн одоо тэр өдрийнхөө үнэн ханшаа одоо юу гэдгийг те төлөвлөлтөд бас цалин мөнгө нь одоо өндөр байна гэсэн үг. За юу би суулж сонсч ирснээр бол зөвлөх багш мөнгө шийдэх хүмүүс тэгээд 40-50 жил ажилласан хүмүүс дээдл нь 10,000 евро хүртэл орлоготой байх боломжтой гэж бол би сонсч ирсэн. 40 сая төгрөг үү? 10,000 евро байх боломжтой гэж. Гэхдээ би бол сайн мэдэхгүй л дээ. Дамаал одоо хүмүүс нөгөө дотор нь амьдарч байгаа хүн мэдгүй яг. Чи бити хитрхи даруухан бай. Энэ өндөрлөг төрчгээд ийм ундаг болчиход мэдв хитрхи бити даруухан бай. Амар өөрийгөө дардаг байсан. Би зүгээр энэ айгүй олон мундаг хүсчдээс чамшиг байгаасаа гэж амар хүсдэг. Бити дар мэдв. Амьдрал чамайг шагнадаг учраас чи бити дар. Бид нэр бүгдээрээ хүсдэг гэсэн Францад очиод өсч хийж чадахгүй л шүү дээ. Тэг учраас тэр Монгол хүний уур ухаан ч ондоо би чамайг харин Францад дэлхийн хэмжээний өсчин болно л гэж чинь амар хардаг. Ягаад гэвэл бидний уур ухаан бидний нүдний уур өөр байхгүй юу? За тэгээд ингээ харъя. За одоо ингээд нэг үнэмлэх шиг юмтай болдог тий. License дипломтын license тий нөгөө тэргээрээ металлийнхаа газар кодоо үзүүлээд ингэдэг. За чин хэрвээ муу яргаж байгаа юм биш үү? Алтаа гаргалаа. За тэгвэл одоо тэдний улс яадыг. Ямар алдаа гарах вэ? Манай Монголд ингэж дээ. За одоо нэг үсэнд цор тавьжсан тасаад унагчлаа. Нөгөө хүн хил ам хийлээ. Нөгөө суудлаа түрээслэхээ болоод өөр газар очдог. Цутаагаад. Болдог. За наа чи тэгвэл яах вэ? Энд бол ер нь иймэрхүү тохиолдол ганц нэг бол бэжсэн гэсэн. Тэгтээ тэрийг нөгөө энэ айгүй өндөр хөгжилтэй улс орн болохоор бидний яг арт талд өмгөөлөгч гэж хүн байгаа. Манай одоо тэр ажиллаж байгаа салоныг хариуцсан ч юм уу те. Эсвэл миний хойдол заавал хүн болгон хойдолтой хувийн өмгөөлөгчийн зөвлөгтэй одоо зөвлөх тийм хуулийн хүнтэй байдаг. За тэр хүмүүс яг хуулийн дагуу бүх юмыг үнэхээр миний буруу байсан уу? Эсвэл тэр хүн одоо урд нь те ямар нэгэн байдлаар тэр үсийг одоо жишээлбэл урд нь сор тавьчаад хийм хийлгий гэж орж ирэнгүүт нөгөө хүн нь одоо та хийм хийлэх урд нь сор тавьж ийсэн үү гэж асуухад тавьж байгаагүй гэж хэлээд хийлгэх тохиолдол байна шүү дээ. Тэгээ хүмүүст асууж байна. За тэрийг яг үнэхээр тэгсэн үү гэдгийг бол баг одоо бидний баг хийх ажил биш. Тэгээд үнэн цаана нөгөө нэг одоо хуулийн хүмүүс нь юу яадаг, тогтоодог. Тэгээд бид нар яг л үнэн зөвөр нь үнэн одоо бодит байдлаар нь мэдээллийг бол өгнө. Мэдээллийг яг юу болсон тухай яг тэрийг тэгээд тань бүр яг шийдэх гээд ах юм бол одоо бидний дээдлага зөвлөх багш нар ч юм уу те тэд нар ингээд бас тэр хүнтэй уулзах тохиолдол ч юм уу тиймэрхүү байдлаар асуудлыг шийддэг. Сараа бүх юм ерөнхийдөө энэ бүтээгдэхүүн одоо чинь будаг ч юм уу те энэ бүтээгдэхүүн ингээд байлаа. Тэгсэн чинь ингээд чи энэ арай жоох үнэтэй байгаа байхгүй юу? Тэгсэн чи нэг хятад бүтээгдэхүүн арай хямдхан. Тэгээ ингээд энийгээ цааш нь тавьчаад хятад бүтээгдэхүүнээ үзүүлээд энэ лаг гээд хийчдэг тохиолдол бидний дунд байдаг. Аха. Бидний дунд л байдаг. Хэрвээ тэнд ер нь тийм юм байдгүй. Хэрвээ тийм юм гарвал тэд нар яаж арга хэмжээ авах вэ? Энд одоо маш их цагаачлалтай улс орн болохоор салонуудын төвшин айгүй олон янзаар байгаа. Зөвхөн хятад салонууд гэж байна.
хятадууд одоо нэгсэндээ нөгөө суудлын өсчид гэж яддаг шүү дээ Монголд. Хямдхан өсчид. За тэдний одоо юуг бол яг тэр одоо Монголын тэр төвшинг бол хятадууд батсан байна. Энд одоо тэр бизнесийг зүгээр хүн ямар ч цаггүйгээр орж гараа явж идэг. Тэрэн дээр бол тэр хариуцлагыг яг цаадлын хятад салон юм уу тийм юмхүү өмнөд хийдэг байж магадгүй. Миний төвшин би бол өөрөө яг Испани чиглэлд одоо байгаа болохоор Европын яг Испани хүчингүүд донд ажиллаж байгаа болохоор тийм тохиолдол хизээж байхгүй. Итгэл энд бол хамгийн бэст нэгт тавьдаг хүмүүс бол би энд итгэлцлийг маш юунд тавьдаг. Би энд үнэнч байдлыг бас айгүйх юу яадаг. Би энд хайрладаг. Ерөөсөө тэр хүн манай салон 25 жилийн түүхтэй. Гэтэл манад яг 25 жил орж иж үсэн янзлуулж байгаа 85 настай эмээ байдаг. Тэр байсан тэр эмээ одоо тэдний чи хооронд итгэлцэл одоо байгаа болохоор тэр хүн орж ирээд яг ямар будгаар будах чинь яг чи нэг чинь гэж ерөөсөө юунд санаа зовдгоо. Би бас анх орж иж гайхчихсан. Яг ямар будаг ингээл тэ асуудаг штэ хүмүүс. Тэнд болохоор тийм юм байхгүй хүмүүс нь орж ирээл суун сандал дээрээ. Тэгэхээр нөгөө аливаа газар зэрэглэлээр байгаа юм тий? Салууны зэрэглэлээр байна ба. Тийм зэрэглэлээр байна. Тэгэхээр сара би чиний наадхан дээр нэг юм ойлгоод байна л да, нэг юм бодоод байна л да. Хүн өнөөдөр дөрвөн өчөө хөдөлгөөд ажиллаж байгаа цагт үн цэнтэй газар баймаар юм байна шүү дээ. Үн цэнтэй газар байх юмыг үнтэйг нь мэдэхгүй ингээд сууж байгаа хийлэгчээр нэг хитэн цаасаа ууртаа уургуул шиддэг биш. Үнэлж мэддэг, хүндэлж мэддэг газар байвал хүн үнэлүүлээд өндөр зэрэглэлийн өсч юм байдгийг байна шүү дээ. Тий, яг зөв. Тэгээд тэр хүмүүс нь маш үнэнч бие биендээ одоо үнэнч болохоор хизээж одоо Испани хүмүүсийгаа тийм муухай зүйл хийж юу ахгүй гэдгийг тэр хүн мэддэг учраас тэр хүн шууд чимээгүй орж ирээ сандал дээрээ суудаг. Арын өрөөнд будгаа найруулчаад юу яагаад будгаа авчираад тий хажууд дээр нь тийм будгаар будлаа шүүж гэж хэлэхгүйгээр ер нь бол баг тэр хүн 25 жил тэр хүн дээр үйлчлүүлсэн болохоор би энийг харцыг уншаад ойлгодог. Тийм ээ лээ. Итгэл үг нэгсэндээ. Тийм болохоор хизээч тийм башир юм хизээч гарахгүй. Зүгээр хятад салаанууд ч юм уу эсвэл одоо энэ ч нөгөө нэг лалын шашинтангууд бас их байна л да. Тэд нар бидний жижиг шажиг өсчөнгүүд их энд бол юу болтыг батлаа мэдэхгүй байна. Мэдээж нөгөө нэг гэхдээ хүн ингээд тийм гоё өндөр хөгжилтэй оронд очичоод тийм мундгуудын дунд орчхоод хүн мэдээж нэг хятад салаан дэлхий дээр байгаа хамгийн мяа юм хятадууд хийдэг. Тэгэхээр энд сонирхож байгаа хүмүүс ер нь энд байгаа яг өсчдөд би хэлэхэд би ингэж хэлмээр санагдаж байхгүй. Бити мяагаар байлаа. Бити шалахгүйгээр байлаа. Тэ? Өсөж дивжиж өнөөдөр өсөж дивжих болгоно. Өсөж дивжих гэдэг үг бол энд бол зүгээр энгийн үг. Монголд бол өсөж дивжих гэдэг үг бол амар бүтшгүй юм шиг санагддаг. Бэс миний хувьд бол тэ өсөж дивжин гэж баг гэж үгийг би Монгол дахтаас нэг сайн ашигладаггүй байсан юм шиг үлээ. Энд бол өдөр болгон юу байна. Манай ангийн багш нэг оюутан асууж ирсэн манай багшаас бид нар одоо ингээ 2 жил сураал идэг ингээд яг одоо ингээд хизээ тань шиг одоо тэг бэлэн болоод ажлын байран дээр очоо та л одоо баг сурхаа болсон одоо тань шиг болохыг хүсэж юм гэсэн агуулгатай асуулт асуусан. Тэрэн дээр манай ангийн багш өөдөөс нь хараад чи намайг өнөөдөр сурхаа болсон гэж бодож гин үү гэж асууж ирсэн өөдөөс нь. Тэгээд та бол өнөөдөр бүгдийг мэдж байгаа. Үгүй өнөөдөр намайг бодсод 10 өөр төрлийн будагны өнгө гарсан байдаг. Өнөөдөр намайг зөвхөн босгоод маш хурцтай, маш өсөнгөө, дэвшингөө, маш өрсөлдөөнтэй одоо тэ нийгэмд би орчин үед та нарууд ингээд алхаж байгаа. Тийм болохоор та нар өглөө босоход чинь ямар будагны өнгө тэрний болж ямар будаг гарсан байгаа гэдгийг та нар яг мэрэгжлийн хүн болсон үедээ бол өглөө босоод нэг юм хаасан байхад бол алдахгүй. Би бол өнөөдөр та нарт ингээд зааж байгаа ч гэсэн би үдээс хойшийнхаа цагийг суралцахад өнгөрөөдөг, зарцуулдаг. Эсвэл би энэ тентхийн одоо шинэ гарч байгаа бүтээгдэхүүнүүд юу вэ? Тэр болгонд
сургалт семинарт очиж суухыг хичээдэг. Өсчин мэрэгжил гэдгийг чи өнөөдөр сонгосон л бол Иймч мэрэгжил сонгосонтой ялгаагүй байнгын өсөж дэвжин байнгын юм чинь шинжлэгдэн тэр олгоныг чи алдаж болохгүй л ах хэрэгтэй гэж хэлжсэн. Тэр нь одоо бас санаанд орж ин л да. Яг би чамаас сонсох гээд байгаа хариултыг чи надад яг дөнгөж сая хэллээ. Үнэхээр гоё тийм. Би ингээд айгүйх боддог байхгүй ингээд өсчит ингээд манай энэ Монгол өсчит ингээд өнөөдөр нэг 5 цаас олоолаа шүү дээ. Ятаргал тийм лайтийн сурцсан насаар ингээд хийгээд ирсэн болж ин гэдэг байхгүй. Гэтэл чиний хэлдгээр өглөө босоод ирэхэд 10 төрлийн өөр өнгө гарцсан байхгүй. Тэгэхээр тийм 10 төр. Одоо би ингээд тайхаа дээр ингээд одоо чи надад нэг айгүй гоё үг хэлж намайг ингээд багшигаа бүр ингээд тий чи би таны шав танд хайртай гэдэг үгээс илүү чиний хамгийн сүүлд хэлсэн үг таагийгч багшаа энэ амар үнэтэй хэдэн мянган еврогийн заслтыг одоо колортэй плаяж амбрэ тий хайлайтыг та үнэгүй заагаад байж тээ тэгээд энэ хүмүүс таныг анхаарахгүй нэ гэж хэлэхэд би бүр ойлгох юм шиг баярлах юм шиг. Гэхдээ чамд би амар баярлаа. Би тэр үгэнд чи ингээ босоод ирсэн байхгүй юу? Тэгэхээр би өөрөө одоо би өөрөө таны тэр групп руу ороод шокнд орсон гэхгүй жоохон. Би яа тэгэл энд амар их таны тэр одоо таны тэр зааж байгаа тэр юмыг би зөвхөн одоо трийг болно шүү дээ. Мастер өрсөнгүүд энд одоо нэг өдөрлөг зарлаад тэгээ тэр өдөрлөг дээр нь тэр шинэ одоо дараа жилийн тренд ч юм уу шинэ өнгөнүүдийг заахын тулд тэр хүмүүс өдөрлөг зарлаа, семинар зарлаа тэнд нь очиод таксыг худалдаж аваад орно л доо. Тэгээд хамгийн багтаа 100 евро төлнө нэг класс худалдаж авахад 70 евро ч юм уу одоо 70-аас 100-ийн хооронд ч юм уу те. За бүр VIP болох юм бол бүр үнэтэй л байдаг бах л та. Тэгээд төлөөд орно. Тэгээд төлөөд орохдоо бид нэр ингээд яг ингээд за чи 100 евро төлөөд орсон уу те. Тийм болохоор би чамд ингээд юу яа. Яг би чамд ингээд туулж би чамтай харьцъя гэж байхгүй. Хүн өөрөө л тэрийг харж өсөж дэвжин өөрөө л харж сурна. 100 евро төлсөн юм чинь ингээд би тэр хүний хүлээгээд асуугаад иж болохгүй. Тэгээд яг тийчнээс би 100 евро төлсөн юм чинь авч үлдэх юм авч үлдэхийн тулд өөрөө ингэж би дац сурах чадварыг 100% эзэмших ёстой. Ер нь бол би ингээ 2500 евроор одоо үний евро би том 25 жилийн түүхтэй сургуульд орсон ч гэсэн би өөрөө л ингээл итгэхгүй суугаад ах юм бол хизээж би тэндээс 2500 евро төлсөн шигээ мэдлэг олж аваад гарахгүй. Хүн өнөөдөр өөрөө өөрсөндөө яг тэр би даах чадвартай суралцах тэр чадварыг маш сайн суулгах хэрэгтэй байдаг гэдгийг би өнөөдөр энэ сургуульд ороод маш сайн одоо юу яасан ойлгосон. Тэгээд бүр ойлгуулсан надад бол 10 сая гаруй 12 сая 13 4 сая төгрөгийн төлбөрлөл гэсэн үг байхгүй. Ер нь бол тэгээд яг хөө би бодлоо л да сараа чамтай ярьж байгаа би ерөөсөө өөрийгөө айгүй үнгүүдүүлдэг юм байна. Хүн болгон зааж өгөө хүн болгон ингэх гэдэг юм байна. Би надад нэг тийм сонсол таны одоо зааж байгаа төвшин бол энд маш үнэтэй маш одоо үнэхээр сайн үстэд бүр энийг заадаг байхгүй юу? Чи үнэ хэлээч. Хүмүүс ямар үнэтэй юм авч байгаа мэдрэхгүй байт юм байлээ. Энэ группт байгаа хүмүүсийг би хараад гайхажсэн. Жишээлбэл та өнөөдөр би одоо ингээд яг таны тэр нэг soft color өнгөний тэгээд тэр одоо нэг өнгө нь эсрэг өнгөө устгана гэдэг одоо үхсэн шар өнгөөс бидний хамгийн одоо би буучраа олох байсан байхгүй юу? Гэтэл би тэр хүний лайвыг үзээд би энэ өнгийг энэ дээр ингээ холчих юм бол энэ өнгөний туяа нь ингээд юу ачдсан бэ штэ гэдгийг би хүртэл яг тэнцэнээс нэг юм олж авч байгаа байхгүй юу? Яг энэ чадварыг хүмүүс өөрсдөө суулгачих хэрэгтэй. Би даа сурах тэр чадварыг л суулгачих хэрэгтэй. Тэгэх юм бол та өнөөдөр хаанаас ч мэдээллийг хаанч үзэн ингээд тий төвггүйгээр хүнд ингэж төв учруулахгүйгээр ингээд би даагаад ингээд сураад ингээд өөрт нь ч ирээдүйд нь хэрэгтэй. Ай янз юм байна. Ямар гоё. Би одоо танаас одоо сурж байгаа юм зөндөө их байна. Нас танаас энд би сураад байгаа мөртлөө.
Би ч Ямар бас гоё энд юм. ингээд хүний нутагт ингээд амар их мөнгө төлөөд сураад байгаа юм шиг мөртлөө би ч бас нэг яг төрлөх хэр шиг одоо тий та бүр ингээд даач шилээд штэ. Яагаад ингэж байгаа тий яагаад энэ өнгийг эсрэг өнгөөр ингэж устгаад байгаа гэдгийг бүр та ингэж хэлээд би энийг чинь өөрийнхөө төрлөх хэл дээр биш болохоор бас сайн ойлгохгүй штэ. Бас сайн ойлгохгүй. Надаа нэг юм зовлон байд юм. Би хараа ингээм 1100 хүн тий. Тэнгүүд зарим нь ингэдэг байхгүй юу? Ингээд нэг 2 сая төгрөгийн бүтээгдэхүүн авчаад шөнийн 10 цагаар 1 цаг болж залхдаг байхгүй юу? Хүшээ энэ чи яаж хэрэгэлдэм бэ? Сэтгүүлч хийх юм яах юм гэдэг. Үгүй хинээ энэ группи чи ийш ороод оронгууд ингээд би ярьсан байгаа гэсэн чинь амжихгүй сонсож амжихгүй зүгээр шууд хэлчих. Тэгээ би тийм байж болохгүй. Тэгээд энэ бол нөгөө нэг жоохон бас тийм нэг хайнг хүний шинжилэлтэй. Хайнг тэгээд зүгээр л ингээл тий хальт сонсоод хийчихнэ гэж боддог ч. Би өөрөө Монгол тийм байсан л да. Тий хальт за ингэчих юм биш тий. Гэс одоо тэр зам маань хүртэл энд ингээд тавигддаггүй. За энд гоё асуулт авчих. Испанд үсний стилийг хэрхэн өөрчлөгдөж байдаг вэ? Үсний стил. Мөн өөрийнхөө толгойн хэлбэрт нь тааруулж асуулж байна уу? Эсвэл бусад алдартнуудыг дөөрэж илүү засуулж байна уу хүмүүс? Тэгэхээр энэ бол айгүй том соёлын ялгаа харагдаад байгаа шүү. Энэ дээрээс та айгүй том тийм соёлын ялгаа орж ирнэ л дээ. За тэгээд испанчууд чи ер нь айгүй тийм энгийн хүмүүс, үний Европын хүмүүс бол маш энгийн хүмүүс. За тэгээд хин хүнийг дагахаасаа илүүгээр яг өөрт тохирсон стилист дээр очиж өөрт тохирсон стилистүүдийг одоо үсний засварыг гаргадаг. Тэр үсний засварыг гаргахын тулд тэр стилист хүн тэр хүнд тохируулж гаргахын тулд тодорхой хэмжээний цаг хугацааг гаргаж байгаа болохоор тэр хэмжээгээрээ бас өндөр төлбөр авдаг. Тийм болохоор яг өөртөө зориулж л юу яадаг гэсэн үг. Яг би тэрэн шиг болмоор Монголд нэгдэгдсэн шүү дээ. Би яг энэ шиг болмоор байна гэд нэг орж ирдэ штэ. Энд бол тийм тохиолдол энэ баг байхгүй ховор. Яг тэр хүн стилист дээр очиод тэгээд өөрийнхөө тохирсон яг надад юу тохирох вэ гэдгийг маш сайн хоорондоо ингэж ярилцж агаад тэгээд тэнцэнээсээ өөрт тохирсон юугаа гаргадаг. Тэгтээ яг л хүн амьдарч байгаа нийгэм л болсон хойно тий яв ягаан үстэй, уулаан үстэй, тэгээд чад улаан үстэй ч юм уу бидний бүр амар дургу зэсэн шар үстэн тэр нь өөрт нь таалагддаг ч юм уу тийм хүмүүсээс байна. Яг тэрийгээрээ л бодуулаад явдаг ч юм уу тийм. Тэгээ нөгөө бусдыг дуурайх шаардлага байхгүй өөрийнхөө үн цэнийг мэдэрдэг, өөрсдөө мэдэрдэг хүн учраас өөртөө тохирсон загварыг та нараас нэгтгэх юм бэ. Тэр хэмжээгээр тэр хүн болгоны биеийн амтан би тэр хэмжээгээрээ бид нар өөрсдөө бэлтгэхгүй бол одоо хүмүүс чинь чамд итгээд ороод ирдэг гэтэл яг тэр хүнд тохирсон одоо тий зүйлийг хэлж өгч чадахгүй бол тэгээ бас хэцүү л тий. Тэхийн тулд энд чинь нөгөө нэг 2 жил сурна, 2 жил сурсныхаа дараа дахиад одоо тэрийгэ хамгаалаад дахиад 2 жил сурна, нийтдээ 4 жил сураад гарсан хүүхэд бол одоо амар өрсөлдөгч ихтэй болохоор нэг айгүй том алдартай салонд очиод бид нар ингээд ажлын анкет бөглөлөө гэж бодоход 2 жил сургууль төгссөний нахуу 4 жил сургууль төгссөний нахуу ойлгомжтой 4 жил сургууль төгссөний авдаг 4 жил яг өөрийнхөө хүч хөдөлмөрөөр 4 яг хичээлийн цаг бол 4 цаг байдаг 4 цаг дээр бид нэр хизээч суудгүй хизээс суух ирэх бол бид нарт ахгүй бид нар уусуух ирэх байхгүй бид нар хүн ихтэй үед бол бид нар гараад усууж гэж хүний ирэх гэж ярьдаг юм шиг мөртлөө бас яг хариуцлагаа бид нар маш сайн ойлгож ордог болохоор хизээч гомдлох ирэх байхгүй тэгээд зарим дундаас нь гомдоод одоо гомдлаад шантраад гараад явдаг бол хүмүүс зөндөө байгаа л да. Тэднийг даваа туулаад гарсан хүмүүс бол нийгэмд маш сайн хөдөлмөрөө өмлүүлж чаддаг энд. Сар би айгүй гоё юм чамаас ийм акшн дахиад авчлаа л да. Тэр нэг юу гэхээр би танаас эргээ суралцдаг гэсэн чи би бараг чамаас суралцах гад байхад чи надаас ингээ суралцдаг ээлжингүүд одоо юу гэдэг айгүй гоё тийм гоё филинг авж ийн би. Тэгээ эргээд ингээ бодоход юу гэхээр хүний миний сайн мэддэг юмыг чи мэдэхгүй, чиний сайн мэддэг юмыг би мэдэхгүй. Тэгэхээр би нэг мэддэг тий. Тэгэхээр тул талаа ер нь ингээд хүн одоо ойлголоо л та. Манай монголчууд бол ингэдэг би чамд нэг зүйлийг айгүй чи сонсож байгаараа энэ дээр чи нэг ялгалын хэлээд байна. Чи нэг ингээд амар гоё юм Холливуудын одгийн юм шоолк тавих гэсэн байхгүй юу? Гэсэн чинь би тэрийг тавьж чаддаггүй байхгүй юу?
Би бас тийм байсан. Тэнгүүд юу гэдэг өө танд зохгүй хэлдэг. Танд зохгүй гэж. Өөрийнхөө чадахгүй юмыг. Тий. Энэ бол миний сул тал байгаа юм. Энийг яаж би давуу талаа болгох вэ? Ингэсэн одоо тэр нэг юм одоо тань шиг нэг юм тохиолдсон л да надаа. Би ч бас нөгөө нэг монголчуудынхаа үсийг бас энэ бас янзлан л да өөрхөн яг монголчуудынхаа хэмжээнд тий. Тэгэлгүй яах вэ? Тий. Тэгээд монголчуудынхаа тэгсэн чинь нөгөө нэг амар Европууд чинь яг солонгос шиг юм гоё ийм чолк молк бас тавихгүй шүү дээ. Нөгөө Европ стилийн үсч аягаа. Тэгсэн чинь нэг хүн надаа ингээд амар гоё юм унтсан ийм ингээд чолк тавьмаар байна гэдэг. Тэгээ би тэр чи чаддгүй одоо яаж хахалдаг вэ? Би бүтэн шүнжэнгөө тэр юу яасан? Бичлэгийг үзсэн. Яаж хагалдیں۔ Тэ нөгөө детальчлаад солонгос юмнууд руу орж агаад бүр шүнжэнгөө тэрийг үзээд маргааш нь моникан дээрээ туршиж үзээд нөгөөдөр нь нөгөө охин дээрээ би тайралтаж өгчээсэн. Тэгээд тэр нь амжилттай болсон. Ямар гоё юм бэ. Тэгэхээр чи нөгөө хэрэглэгч юу хүсэж орж ирж байна? Тэр хугацаанд өөрийгөө бэлдээд хэрэглэгч тэр гардаг байна шүү дээ. Бэлдээд би энд болохоор нөгөө нэг бүх юм цаг хугацаатай байдаг болохоор нэг давуу тал нь бүх юм нэг давуу талтай болохоор одоо жишээлбэл нэг хүн өнөөдөр орж ирэнгүүтээ би яг одоо ийм болохыг хүсэж байна гэж одоо ингэж бидрийг тулгамдуулдаггүй. Тэгэхээр энэ хэрэглэгч нарын бас бидрийг хүндэлж байгаа маш том давуу тал. Тэгээ биднээс боломж олгодог. Биднээс орж ирээ би нэг ийм болмоор байна. Чи юу гэж бодож байна? Чамд бэлдэх хугацаа хэрэгтэй юу гэж хэрэглэгч нар биднийг бас маш их хүндэлдэг. Тэгэхээр бид нэр ингээд бодож үзээд ингээд за би чадах юм байна бол чадах юм байна. Надад жоохон хугацаа хэрэгтэй байна гэж намайг хүндэтгээд гараа явдаг. Эсвэл надад хугацаа өгдөг. Тийм. Тэгэхээр тэр хугацаанд нь өөрийгөө бэлдээд итгэлтэй болсон үедээ тэр хүний ус нь гүрнэхгүй итгэлгүй байх юм бол би чадахгүй гэдгийг хэлээд гаргадаг. Би чадахгүй намайг яваарай тийм. Сара чи ингээ манай группт хүмүүс ингээд өөрийнхөө бүтээлийг тавьдаг, Монгол өсчингүүд айгүй бүтээлээ тавьдаг тий. Тэг ингээ хардаг. Тэгээ чи би энэ хэдийг энийг заагаад өгчих юмсан гэдэг юм ямар сэтэл төрдөг вэ? Энийг л нэг жоохон буруу хийгээд ах юм манайхан гэдэг тий. За яг тийм сэтэл төрхөөсөө илүүгээр өсчингүүд нь жоохон юу байгаасаа яг мэрэгжлийн төвшөнд одоо та нөгөө нэг хэлээд идэв штэ. Бодог ая заавал жин байх хэрэгтэй гэл тий. Тэгэл энд бол 40 жил ажилласан хүн биш тий. 40 жил ажилласан манай багш одоо хүртэл жин юугаа хэрэгэлдэг байхгүй юу? Тэр хүн тий баримжаараа ингээд шидэж болно штэ тий. Ингээд за ингээд энэ яг ингээл өстэй штэ. Нэг хоёр шахаад ч юм уу гэл бид нар бол тийм байсан штэ Монголд. Энд бол манай багш 40 жил ажилласан багш мөртлөө тийм байдгүй. Жингээ хэрэгэлдэг. Тэгээ би стандартын дагуу хийдэг байгаарай л гэж. Тэгвэл тэгэл аяанда жигдэрчдийн нэлээ яг хэмжээ өгдөг. Яг би зөвөр ингэж бодохгүй сарам. Бид одоо чамаас сургалт авал тий бид нар одоо ингээд хүний нутагт ингэж мундаг ажиллаж байгаа тий яг энэ академийн төгссөн хүнээс ингээд сургалт авбал би бол одоо хизээч урд нь бол Германд ажиллаж байсан хүмүүнийг ингээд сургалт өгчөөч гэдэг гуйдаг гэсэн. Би бол одоо дандаа хүмүүсээс төлбөрийг аваад энэ сургалтын дээр хэд хоног төлбөрөө төлгөнө. Ер нь би яагаад гэхээр айгүй сайхан сэтгэлээр орцсон хүмүүстэй. Гэтэл ингээд нөгөө би ингээд өгөхгүй чармаагаад байхаараа үнүүддэг гэдгийг би айгүй сайн ойлгосон. Өөрийгөө үнэлнэ гэдгийг бас ойлгосон. Тэгээд ер нь бол би хэрэглэгч рүүгээ айгүйх төвлөрөх хэрэгтэй байна гэж бас айгүйх бодсон. Тэгэхээр зүгээр ер нь ингээд чамаас ингээд бид нэр төлбөр төлөө сургалт авбал чи тий би та нарт нэг ийм юм өгчмөр байна гэдэг зүйлээсээ хэлээч. За жоохон бодъё. Яа, чи өстөр мундаг төлөвшч яас яа. Бодъё. Би ч байхгүй юу та. Зүг байхгүй юу? Энэ бас утгаа яваад шүү. Би ч бас хэдий ингээл амар дунд нь ороод туслаа сураад байгаа юм шиг мөртлөө бас болоогүй штэ бас болоогүй. Яа, яаж чам шиг юм болгоо. Манайхан ч бол 45 хоног курс төгсөөд болцсон штэ. Чи яга намайг үнэлэхгүй байгаа юм. Би 45 хоног сурцсан штэ гэж загнаад идэв штэ.
Гүкөө тэгэд болоог байт юм бэлээ. Дунд нь ороод ирэхэд тэгээд аяан ойлгох юм лээ. Би өөрөө анх сургуульд орж байхдаа би өстө 6-7 жил ажилласан юм уу. Тэрийг бол зүгээр өстө инээч төгсөж байгаа л юу төгснө гэж бодож байсан. Тэгтэл үгүй байсан. Би ороод ангийн багш намайг хараад та чавастаал гэ тэ нэг тиймэрхүү үнэлэмж надад бол өгчээсэн. Тэгээд өөртөө бол амар тэрхүү үедээ би ч болоогүй юу цагаагүй байсан юм байна да. Тэгтээ би юун дээр алдсан байсан бэ гэдэг одоо ингээд буцаагаад ингээд эргүүлээд ингээд бодоход юун дээр алдсан байсан юм бэ гэдэг. Тэгэхээр би угаасаа нөгөө нэг бүх юмыг стандартын дагуу хийж сураагүй байсан л миний хамгийн том алдаа. Яг стандартын дагуу хийж сураагүй болохоор л би тэр хүнд цалан балан харагдчихсан. Тэр багштай цалан балан бүх юмыг дөрмийнхэн дагуу хийж байгаагүй. Манай багш 40 жил ажилласан мөртлөө 40 жил ажилласан би хаанаас нь ч бодож чадна гэж тэр багштыг жөнгөрдгөө яг стандартын дагуу боддог. Тэгээд мэрэгжлийн хүн бол мэрэгжлийн хүн байх хэрэгтэй. Сэнсийг ингэж барих юм уу эсвэл яг мэрэгжлийн төвшөнд барих юм уу гэдгийг багш энгийн хүн хүртэл наад сэнсийг чи зүгээр ингэж бариад үс сэнсдэж чадна. Чи тэрийг юугаараа давуу талтай чи өнөөдөр 2 жил сурж ийн мэрэгжлийн өрчин бидтэй. Тэгэхээр чи мэрэгжлийг хараад юугаа сэнсээ барь сур гэдэг хатуу шаардлагыг тавьдаг л да. Тэгээд яг тэр мэрэгжлийн хараад тэгэхээр ер нь бол хэрэглэгч өөрөө аягүй сайн мэддэхүүн те боломжтой байж өсчнээ хямж сурах юм байна. Хэрэглэгч өөрөө ямар ч мэддэхүүнгүй бол өсчин тэрэн дээр нь тоглолтыг боломжтой байд юм ба штэ. Тэгээ хөгждөг юм байна штэ. Тэг энэ ч нөгөө нэг одоо хэрэглэгч нас ч юм бол бүр өөрсөндөө юу одоо тэг хэрэглэх үү? Би үсээ бодуулж болохгүй юу? Болох уу? Тэ? Тэгээд би юунаас харшилтай вэ? Тэ би юунаас харшилтгүй вэ? Тэгээд би хийлгүүл надад энэ хиймийг яадын хийвэл үс яадын. Энэ шампунаар угаавал үс маань яадын гэдгийг мэддэхүүн бол зүгээр бүр 100% одоо энтийнхэн бол бүр туйлтал тэр мэддэхүүн байдаг хэрэглэгч нарт. Тэгэхээр биднэрт ямар санаа зовоод ах зүйл байхгүй. Тэр тал дээр хүн орж ирээ үсээ бодуулъя гээд ингээд сандал дээр суудсан ах юм бол зүгээр л үсийг будна. Яагаад тэр хүн өөрөө юугүй гэдгийг мэдчихээн, харшилтгүй гэдгийг мэдчихээн. Хэрвээ харшилтай байсан бол тэр хүн хизээч бодуулахгүй. Өөрийгөө тэгж хизээч ирсэл. Хэрвээ тэр хүн харшилтай гэдгийг мэдсээр хагаад өрчөнд орж ирээд одоо амино те юу гэдгийг тэр бүгдээс харшилтай байж хагаад орж ирээд өрчөнд бодуулчаад тэг харшил нь хөдлөөд ямар нэгэн байдлаар эмнэлэг твт юм бол тэр хүний буруу гэдгийг хууль одоо байгуулагч юм уу юу гэдэг бүгд тогтооно. Тэр хүний буруу эмчдэр очдог харшилтайгаа мэдчихсэн өрчин дээр ягаад очиод хүндрэл учруулсан бэ гэдэг чинь тэр хүний хувь хүний өөрөөсөө хариуцлага болчихж байгаа болохоор энд ямар ч өрчин бид нар юунд санаа зовоод авах зүйлгүйгээр одоо ажилла тавиа идэг гэсэн үг. Тэгээд бараа бүтээгдэхүүнүүд нь масс чанартай хизээч хүний итгэлийг алдахгүйгээр хизээч хүнд одоо харшилч юм уу тийм юм өгөхгүй тийм чанарлаг байдаг болохоор би эндээ итгэлцэл өгөө тэгээд ажил айгуу явагддаг гэсэн. Би нэг спанд яг таагийн ажиллаар явж байхад спанд бас хэлжсэн. Жилдээ 400 евро улсын татвар төлдөг гэж. Өсчихлээсийнхаа төлөө. Тий, ер нь бол тав болгонд төлөх ёстой татваруудаа төлөө жилийн эцсийн бас нэг юу гэж явагддаг байхгүй юу? Одоо жилийн эцсийн зүгээр нөгөө одоо нэг сар болгонд төлдөг нийгмийн даатгал гэдэг байгаа шүү дээ. Тэрнээс гадна зүгээр өсчин гэдэг мэргэжлийг эзэмснийхаа төлөө холбоонд төлд юм биш үү? Тэгээ тэр холбоонд буцаагаад олон нийтийн сургалт мургалтанд хамраагаад өөрсөнд нь зарцуулдаг. Тийм байдаг. Одоо тэр чинь нөгөө газараас ондоо л доо. Тэр одоо тэр юунд хамрагддаг бол тэрийгэ төлөөд ч юм уу. Жилийн эцсийн бас нэг тийм төлдөг татвар байдаг. Окей. За цаг бол алт. Цагийг алтаар хэмждэг. Яг энэ нийгэмд амьдарч байгаа хүн учраас бид нэр хоцорж ирсэн учраас ингээд лайва өндөрлөе. Яагаад тэгэхээр ёс зүй байх хэрэгтэй. За би өөрөө бас Монгол цангаараа хоцорсон. Өстө нөгөө сараа над шиг том хараад гайхсан байлгүй. Энэ даагийн зэхэлж байгаа. Яг тэр багш минь өдөө бүр одоо ийм байж яаж бизнес хийдин гэж хэлтэл хүрээнд одоо байла. Хоцорж ийлээ. Тэгээд бас цаашдаа ажиллаж ярих маш олон юм бидний дунд байгаа юм байна. Цаг сайхан болохоор багш нь
энэ тайхагийн шилдэг борлуулагч гэдэг нэг 7-8 хүнийг аваад Европоор Би аялах. танд surprise хийх. Тэгэхээр чам дээр очноо. За. Аа. Одоо хэрэглэгч нь олсон би. Таны сурагч нь олж байгаа. Би яг уу ямар гоё баярлалаа. надад үнэхээр таалагдж байгаа тахаа брэнд. Гоё юм байлээ. Танаас юу олж авч мэдсэн тахаа гэж брэндүүдийг олж мэдсэн. Тэгээд таалагдсан надад үйлчлүүлэгч нь олж байгаа. Тэгээд би яг одоо энд ингээд манай монголчууд бас айгүйх надад үсэн янзлуулдаг л да монгол хүүхнүүд маань. Тэгээд тэд нар маань ингээд айгүйх нөгөө нэг гэрийн ажил хийдэг. Гэрийн ажил хийдэг учраас бүгдээ амар бодисны харшилтай болсон байдаг. Тэгээ бодисны нэг л харшилтай болсон бол тэгээд өсний юунаас ч хамаагүй харшдаг болохоор тэд нэр үсээх бодуулахын тулд дандаа дэлгүүрийн будаг аваад айгүйх юунд асуудалд ордог. Тэгээ би судалж ирсэн л да. Тэгээд одоо би таныхаа буйнаар тахаа брендийг мэддэг болоод одоо монголчуудынхаа хүмүүнд дундаас энэ юуг бас юу ашиг туршиж үзт юм уу гэсэн бодол байгаа. Тэгээд одоо бас энэ группт байгаа нийт 1100 юунууд гишүүдтэй ингээд хандаад хэлэхэд ингээд мэдгүйгээсээ битгий хичээрээ одоо манай Европын одоо нэг давуу талнаас хизээж мэддгүү би энийг мэдгүй штэ гэж хэлэхээс ичдгүү маш нээлттэй. Тэд нэр штэ юу ч хамаагүй асуух асуулт бол зүгээр. Энэ баг энэ шампунь чинь одоо алтны хольцтой одоо ингэж угаан кератин гэдээ ахад тийм үү. Тэгвэл кератин гэж юу юм бэ? Гээл ингэ асуугаа сууж идэв. За кератин чинь тийм гэж тайлбарласан байна. Тэгэж өөртөө маш сайн хөгжүүлдэг шүү. Тийм болохоор ерөөсөө одоо ичих санаа зовох зүйл гэдэг юм бол энд байхгүй. Мэддгүйгээсээ ичдэг хүн Европт байдгүй мэлээ. Би анх орж ичээд тийм завтай байсан яа би энийг ингээ асуучвал надаас ингээд энийх юм болоо гэж боддог. Үгүй яг минийхийг бас мэдгүй бас дахиад хүн байж болно штэ. Гэтэл тэр хүмүүс юу ч хамаагүй асуудаг. Жишээлбэл энэ үсний хавчаарыг чи яг ингэж хавчих хэвтэй юм уу? Ингэж хавчих хэвтэй юм уу гэж асуухаасаа тэд нэр хизээч ичдэггүй. Хизээч ичгүй. Тэгээд тэр асуултыг байнгын тэнэгч байсан байж болно тэр асуулт. Байнгын л асууж идэг. Байнгын асуулт. Ерөөсөө л тэгж явдаг. Эндхийн сургуульд бол маш сайн. За би нөгөө яг өөрсгөө чамаагаа ингэж үнгүүдүүлбээргүй сараа. Тий. Ягаад тэгэхээр би ингэ ойлгох гал ингээд дайраад идэг. Тэгэхээр би чамаагаа юм үнгөө болгомооргүй байна. Тийм учраас би лайв хадгалахгүй шууд устгана. Зүгээр амар гоё гэрэл гэгээ өглөө. Тий. Монгол хүн Европын ертөнцид очиж үс засаад тий ингэ байж гэнэ гэдэг бол надад асуух юм төм бум байна. Гэхдээ би хувь чадаар чамд хизээч юм асуугаагүй тий. Тэгсэн хэрнээ би олон түмэнд түгэй гэдэг надад сэтгэл айгүй байсан. Би ганцаараа мэдэх биш. Бүгдөө мэдье гэж. Тийм мэдэх юм уу? Бүгдээ сайхан болохоор бүгдээ мэднэ. Багш нь идэж чинь тий очоод сайхан эрхэлнэ. Европоор гоё өстой хөндлөн тэмнээ. Хүрээд ирээрээ. Тий. Тэгээ чам дээрээ очин хамт боломж олдвол нэг өдөр ажиллаж үзмээр байна хамт тий. Нэг өдөр гоё гадуур гараад явмаар байна. Нилийн хэд өдөр бас жаргамаар байна. Зөндөө гоё хөтөлбөрүүд байгаа шүү. Чин сэтгэлийнхаа угаас чамдаа баяр хүргэе. Европод очоод тий Монгол хүний ухаан урыг шингээсэн дэлхийн алдартай өсчин болоорой гэж одоо өөртөө хүсдэг бүх сайхан юмыг чамдаа хүсье. За баярлаа. Тэгээд үрчтэй ингээд хандаад хэлэхэд өдөр болгон суралцж байгаарай. Тэгээд хаана юу байна те сурж болохоор юу байна? Тэр бүгдийг мэдээллийг өөртөө сайн хүлээж авч байгаарай. Тэгээд хизээ нэгэн өдөр тэр чинь чиний идэх хоол одоо болно. Бусдаас маш давуу талтай бас болно. Би үрчин мэрэгжил эзэмсэндээ маш их одоо таньдаа маш их талархаж байна. Бас ээжтэй бас их маш их баярлж байгаа. Би анх хүний нутагт ирчээд багцаа бариад хүмүүсийн ажил олдохгүй явж хат хүмүүсийн үсийг засаад би хоолоо залгуулж авах жишээний юмнууд бол надад маш их
байсан. Одоо жишээлбэл хүний нутагт ирчээд зөндөө олон миний үеийн хүүхдүүд надтай мөр зэрэгцээд явж ийн л та. Тэд нэр бүгдээрээ л айл цэвэрлдэг. Яагаад гэвэл боломж нь тэр Монгол улсын маш үнэтэй маш одоо сайн их сургуулиудыг төгсөөд тэд нэр маш одоо өндөр боловсралтай байсан ч гэсэн энд ирээд айл цэвэрлдэг. Гэтэл би гэхдээ тийм биш. Бид нэр яг өсчин гэдэг мэргэжлэрээ явдаг хаанч тэрийгээ ингээд хийгээд хоолоо олоод идэх чадвартай байд юм байлээ шүү гэдгийг бол би ингээд бүх хүсчтэй хэлмээр байна. Гэхдээ сурхаа бити хийж зогсоогоорой. Тэгээд боломж л олдвол өнөөдөр дагийг амнаас нэг үг унах нь гэдгийг бол тэгэл тий ингээл өглөө босоод хамгийн түрүүнд шалгадаг групп чинь хамтдаа суралцъя таахаа групп байгаасаа гэж би бас хүсэж байна. Тийм байна да. За ганцхан асуултаар дуусгая тэхүү ингэж юм л та. Одоо ингээд манайх ингээд нэг юм дуусангууд нөгөө юм аваад ингээд тэ сүүлийн удаа нэг удаа ингээд яах вэ гэд нэг стандартаа зөрөөд өөр бүтээгдэхүүнийг хоомд нь холиод ирхэлтгээ. Ингэж одоо байж исэн тохиолдол танд байна уу? Ер нь ингэж хийсний сул тал нь юу гэдэм бэ гинэ. Одоо ингэж штэ. Одоо тайхан юм бүтээгдэхүүн байхгүй болгоод нь байгагийн бүтээгдэхүүн маяг холждог байхгүй юу? Чи нэг олон жил гадаадд байсан болохоор чамд бол энэ зам матсан бүр байхгүй байгаа. Манайхан тэгдэг. Энэ хоёрын сул тал юу гэдэм бэ? Энэ хоорондоо хизээч нөгөө нэг юу байхгүй л те уралд орохгүй л те зогцохгүй хэрвээ тий одоо жишээ тэгээд тэр бол зүгээр тэр хүнийг бол зүгээр та маш бүдүүлгээр маш одоо мэдсээрэж тэр хүнийг та мэрэгжлийн хүн бэжэж мэдсээрэж тэр үйлчлүүлэгчээ та далтуура юу хуурам эхэлж гин гэсэн үг хуурам эхэлж гин тэр там өөртөө ашиг олохын тулд тэр хүнийг хуурам эхэлж гин гэсэн үг өөртөө одоо ашиг хонжоо олохын тулд юу ч хийхээс буцахгүй тийм залт хүн л юм гэсэн үг л дээ одоо энэ тэгэхээр ингээ ярихад бол муу хүн гэсэн үг муу мэдэрэж тэр хийдин гэдэг чинь маш муу. Бонита гэж чамд хэлмээр байна да. Бонита гэж чамд хэлмээр байна. Манай Монгол зам байхгүй юу? Тий. Манай Монгол зам байхгүй юу? Энэ дууссан биз. Нөгөө юу тэрнийх олчиг хор урвалд ордоггүй. Урвалд ордоггүй. Гоё үг хэллээ шүү. За сараа гэхээр уралд ордоггүй гэж орж ирээд ах юм байна л да. За дүүгээ дэмдүүг үйчлээ. Чин сэтгэлээсээ талархлаа. Тэгээд Монголд байгаа ээжигаа тий би чамаас ийм их юм авсан учраас ээжигаа нэг удаа ингээд эгч рүүгөө явуулгаад эгч нь ээжийг нь жаргая гоё амраа яг байгаа шиг мэдрэмжүүдийг төрүүлье. Тийм тэгээ манай салондоо сарагчиг тий ээжигаа явуулаарай гэж бас хүсмээр байна. Чи энэ олон мянган өсчмөдөд маш гоё гэрэл гэгээтэй юм өглөө. Тэгэхээр одоо гадаадд байгаа охиныг нь дагийг чинь нэгсэндээ орлоё гэсэн үг шүү дээ. Тэгээ ингээ гэж бас баярлалаа мөрөөдлөө. Ягаад гэхээр чиний энэ надтай лайв хийж байгаа цагийг би маш тэгэр хүлээж авч байгаа шүү. Тэгээ лайв хийж өвшөөрсөндөө баярлалаа. Өөрийнхөө энэ талаар одоо тий айгуу гоё нээлттэй ярилцсанд чинь маш их баярлалаа. Тэгээд одоо зам нь дандаа цагаан байж, үйлс нь дандаа сайхан байж тий олон зүйлд хүрээрээ маш том амжилтыг босгоорой гэж дахин хэлмээр байна. Баярлалаа. Танд бас ажлын маш өндөр амжилт хүсье. Тэгээд улам гоё яг л цоглог байсан тэр чигээрээ ийм гоё ирчтэйгээрэл байна. Баярлалаа. За тэгээд хоёулаа өндөрлөе. Мэдээч цаг маань бол цаг байх хэвээр тий. Би чамайг бүр илүү цагаар суулгачлаа. Баярлалаа. Хоёулаа тэгээд лайвдаас чатлаа. За баяртай. Бака сайхан амраарай. За ингээд алс хол Европын холбооны улсын ийм гоё сүрлэг тий стандартыг бий болгодог ийм мундаг оронд байдаг. Миний хайртай шавьдын нэг төлөөлөл нэг Монголын өсчдийн төлөөлөл нэг болсон. Саратаага дөнгөж сая ингээд лайва хийлээ. Тэгээд би маш олон дүгнэлтэнд хүрлээ. Магадгүй үзэж байгаа та нар ч гэсэн олон дүгнэлтэнд хүрсэн баг. Тэгэхээр үнгүй юм хизээч үнцэнгүй байдгийг би өдөр ирэх тусам ясмахаараа мэдэрж байгаа. Тийм учраас ер нь одоо бодож байгаа. Үнэхээр ингээд хүн өөрийнхөө төлөө мэрийдэг группд идэвхтэй байдаг хүнийг харж байгаа л тэрэнд чин сэтгэлээ гаргаж зориулъя гэхээс илүү
2 сая төгрөгийг авсан. Одоо чи хариулах хэрэгтэй гэж шөнийн 11 цаг залгадаг хүнтэй харьцаа болиё гэдэг юм ийг л бий болголоо. Тэгээд байлагийн бүтээгдэхүүн, тайгагийн бүтээгдэхүүн авчаад дуусангууд нь байлаа хэрглэж байгаа 5 хүн бол заллин юм аа. Энэ хоёр бүтээгдэхүүн хоорондоо уралд ордог юм аа гэдэг хамгийн гоё том санааг хэллээ. Тэгэхээр хуурсаар хулигцаар одоо нэг хулгайч гэдэг үг байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь хүмүүсээ тий үнэхээр нэг л юмаа хэрэгэлсэн бол тэрэндээ л эзэн байгаад хөгжүүлээд яв гэдэг их сайхан юмнуудыг бас энэ жижигхэн биендээ баймааргүй мундаг хүнээс их олон юмыг сурч авлаа. Ингээд лайв 3 цагийн дараа устгагдах учраас түүнээс өмнө энэ лайвыг нэгэн үзэж санаа авъя гэвэл тэр улсуудаа түгээж өгөөрэй. Тэгээ ер нь бол би цаашдгаа ийм лайвуудыг огт хадгалахгүй дандаа устгана. Яагаад гэхээр та хэд маань үздэггүй учраас би хэрэггүй зүйлийг энд байлгахаас хэрэггүй гэж үздэг. Ингээд сайхан амраарай. Нэг ч гэсэн зүйлийг мэдэж аваад нэг ч гэсэн толгойдоо бод хийсэн бол энэ лайвны зорилго орших нь тэрэ. Бүгдийг одоо баярлалаа гэж